За өнгөрсөн 7 хоногт хэдүүлээ ямар сэдвэр үзсэн бэлээ? Санаж байна уу? Өнгөрсөн 7 хоногт. Өнгөрсөн 7 юу үзсэн? Бурхантай хамт алхах тий? Маш сайн байна. За Бурхантай хамт алхахад 3 зүйлийн тухай ярилцсан байна тийм ээ. Залбирал, Бурхны үг, Библи, тэгээд үйлчлэл 3-ыг хослуулад явах хэрэгтэй. За ингэж байна гэмээр бид бүхэн Бурхантай хамт тэгээ 2006 оны туршид өдөр тутам алхах боломжтой болно гэсэн. За энэ 3-ын аль нэг нь алдагдахад л яах вэ? Бидний сүнслэг байдал алдагдаж эхэлдэг. Окей. Тийм учраас 2026 оны туршид өдөр тутам энэ 3 зүйлийг зайлшгүй хийж байх нь шүү. Окей. За тэгээд хэдүүлээ хамтдаа эзэн Бурханаас ариун сүнсийг гуйгаад залбирцгаая. Орчлын ертөнцийг бүтээсэн гайхамшигтай эзэн Бурхан минь яг энэ цаг мөчид ариун сүнсээ буулгаж өгч өөрийнхөө гайхамшигтай сайхан үгсийг бидэнд ойлгуулж өгчнээ сууж байна. Тэг өнөөдрийг бүхэлдэн таньдаа даатгая. Эзэн Есүсийн нэрээр гуйлаа. Амен. За Библиэлд нэгэн онцгой ном байдаг. За энэ ном бол маш богинохон 4 бүлэгтэй. Тэгсэн хэрнээ маш олон зүйлийн тухай өгүүлсэн байдаг. Ийм онцгой ном байна. Энэ 4 бүлэг дээр олон үйл явдлууд өрнөж байгаа. Тэгэхээр энэ 4 бүлгээс бид бүхэн юу суралцах боломжтой юм бэ гэдгийг хэдүүлээ Йоногийн түүхийг үзээд ойлгоцгох болно. За 1-р бүлэг дээр ингэж гарч байгаа. Эзэн Йонад өөрийнхөө үгийг хэлж Ниневе хот руу очиж тэдний бурууг нь хэл гэж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл сая хүүхдийн түүхтэр гарч исэн шиг тийм ээ. Энэ хотод яасан бузар муугаар дүүрсэн учраас чи очиж тэдний бурууг нь хэлэх ёстой гэж хэлсэн. Гэсэн чин Йона яасан бэ гэхээр Бурхны энэ хэлсэн үг нь таалагдаагүй. Тэгээд Бурхны яв гэсэн газар руу яваагүй, яг эсрэг зөвлөө нь явсан байна. За Йона номын 1-р бүлэг дээрээс ингэж хэлж байна. Эзний үг Амитаны хүү Йонад ирж босоод их хот Ниневе руу очиж түүний эсрэг хашгир. Учир нь ёрын муу өмнө минь өгсөж ирэх гэж айлдав. Гэвч Йона эзний оршихугаас Таршиш руу зүгтахаар босчээ. Тэрээр Йопад ирж Таршиш руу явж байсан хөлөг онгоцыг олоод зардлаа төлж эзний оршихугаас Таршиш руу тэдний хамт явхаар суув гэж. За тэгэнгүүт чи одоо энийг ингээд судлаад үзэхдээ зав. Йона яасан бэ? Бурханаас зүхтаасан байна шүү дээ, тий? Бурханаас зүхтаасан маа. Тэгээд газрын зураг дээр ингээд үзэхдээ Йона болохдоо тэр Йопа гэдэг тэр газар байсан маа. Одоо энэ жижиг хот байх нь шүү дээ. Тэгээд эзэн болох тэр хаашаа яв гэсэн бэ? Ниневе хот руу яв гэж хэлсэн, тий? Ассирийн нийслэл байсан Ниневе хот. Ингээд одоо монголоор бол яасан Улаанбаатар руу яв гэсэн юм шүү, тий? Тэгсэн чин Йона яасан бэ гэхээр Бурханы энэ төлөвлөгөө Йона таалагдаагүй. Ингээ хаашаа явсан бэ? Таршиш руу явсан байна, тийм ээ. За тэр нь болох тэр 2500 майл буюу одоо Монголоор километрээр бол 4000 орчим километр. За Бурхны оч гэсэн газар нь болохоор ердөө 550 майл буюу ойролцоогоор 800 км орчим байна. Тэгсэн чи яаж вэ? Бурхны яв гэсэн газраас бүр 4000 км зайтай зүхтаах гэсэн юм шүү дээ. Тэ? За тэгвэл энийг ингээд Монголын хэмжээнд аваад үзэхдээ Улаанбаатараас нэг замын үед орох дайны байгаа даахгүй 800 км гэхтэр. За тэгсэн чи Йона яасан? Яг эсрэг зүг рүү буюу хойд зүг рүү бүр Орос руу гараа явах гэсэн. Тэ 4000 км гэдэг чинь. Бараг хойд мөсөн далай ирэг рүү очих гэсэн. Тийм төлөвлөгөөтэй байсан. За тэгэхээр Йонагийн хувьд яаж юм бэ? Ингэж бодсон байж магадгүй байх нь шүү. За би Бурханаас баг ч гэсэн холдох юм бол яг утасны сигнал шиг яадгүй ингээд холдохоор тасраад байдаг үстэй тий. Одоо жишээ нь бид нэр ингээд хөдөөгөр явах дээр Mobicom ч юм уу, Unitel ч юм уу яадаг үлээд ингээд тасралтаад тэгээ сүлдээ бүр сүлжээг болчдөг үстэй тий. Тэгвэл Йона магадгүй тэгэж бодсон баг. За би хол явах тусмаа Бурхан магадгүй яах нь өөр хүн сонгох баг. Намайг ингээд одоо сигнал алдаад надаас ингээд холдоод тий намайг олж чадахгүй. Би бүр нуугдаад ингээд хол явчих. 4000 км явчих юм бол би ер нь холдчих واخ гэж бодсон. Холдож чадах болов? Магадгүй тэрнээс нь болоод за энэ Йона ч бүр олдгоо байчлаа. Ишиг өөр хүн сонгоё гэд. Ингээд өөр хүн сонгох гэсэн. Тэгж бодсон. Тийм учраас тийм хол явъя гэж бүр
зориудаар тэ дотроо тэгж ботсон биш. Гэхдээ энэ чинь зүгээр нэг хүн биш, бүр иш үзүүлэгч хүн байгаа байхгүй. Зүгээр нэг хүн биш, иш үзүүлэгч хүн. Тэгэхээр бурхны хүн гэсэн, тийм ээ? За ингээд түүхийг цаашаа унших тэр Йона яасан нөгөө хүлэг онгоцонтой суусан байна. Тэгээд тэр хүлэг онгоц нь ингээ байнга явж идэг. Тэ хитэн цаг тутам ингээ явж идэг тийм хүлэг онгоц. Ингээ бүр яасан байна. Зардлаа төлөөд өөнийг сайхан аялагч шиг ингээ ороо суусан биш. Тэ? Ийшээ таашаа шүү аялагч байгаамаа гэд ингээ ороо суусан баг. Тэгээ нөгөө хүлэг онгоцны ахмад яасан. Ингээ хүмүүсээ суулгаад за хэдүүлээ хөдөлцгөө гэл ингээ айгүй гоё гараад явж байгаа штэ. За ингээ явж исэн чи юу болсон бэ гэхээр замд нь далайн шуурга болсон байна. Тэ? Эзэн далайд хүчит салхи хийлгээ. Далайн шуурга босгосонд хүлэг онгоц сүүрэхэд хүрв гэж хэлсэн. За ингээд нөгөө хүлэг онгоц чи ингээд сүрхгээл бүр тэ одоо бид нар яг өөрсдөө ингээд учиргүй далайн шуурганд орж үзээгүй байгаа шүү дээ. Та хэд үзсэн үү? Үзээгүй тий. Кинон дээр л харсан байгаа. Ер нь бол аимшигтай тийм үү. За Титаникаас ахуулаад тий. Тийм том хүлэг онгоц хүртэл сүрч болдог. Тэгэхээр ийм жижигхэн онгоц бол яах вэ? Юу ч биш байх юм шүү. Тэгэхээр төсөөлөд бодоод үзээрэй та хэд. Тийм жижигхэн хүлэг онгоц, тийм том далаа дээр тий. Ингээд далайн шуургад автаад. За ингээд бүгдээрээ хүлэг онгоцон дээр байгаа бүх хүмүүс ингээд сандралцсан шүү дээ тий. Тэгээ яана хэдүүлээ живлээ штэ яана гэд юун таарчээс орох вэ? Наан нь одоо ингээд дүнгэж гараад одоо баг бүгдээрээ сүрх гээд штэ гэд. Ингээд хүлэг онгоцны ахмад яасан мэгтрээ тэр дээр байгаа бүх хүмүүсийг бүгдээрээ өөрийнхөө бурхтад залбирцгаа гэж хэлсэн. Тэгээ ингээд онгоцныхоо те ингээд доод давхарлаа ороод утсан чи нэг нөхөр тэр доор сайхан унтаж байна. Тэ магадгүй бүр хорхирцсан. Сайхан юу ч болоогүй юм шиг. Тэгээ бүр доод давхарлуу нь ороод бүр нуугдаад бүр ингээд унтаж байгаа шин. Юу л болов болог гэд ингээд нүдэ анцсан унтаж байгаа шин. Тэгсэн чи ахмад яасан гэдэг хүүш чи юу хийж байгаа юм бэ? Чи ийм нөхцөл байдалд унтчихин гэж юу? Босоод өөрийнхөө бурхан залбир гэж хэлсэн. Гадаа нь тэр бүр ингээд онгоцон сүрэх гээд байгаа шин. Тэгэд манай хүн яасан тэр доор ингээ нуугдсан унтж байгаа байхгүй. Тэгвэл Йона нэг юм энэ шуурга юунаас болоод байгаа? Яагаад ийм шуурга болоод байгаа мэдээд байгаа тийм. Мэдчихэ. Яагаад вэ? Хин хэрэг тарьсан? Йона хэрэг тарьсан маш. Ингээд нөгөө ахмад яасан бэ гэхээр нөгөө хүмүүсээ бүгднгийн цуглуулад нөгөө хүмүүс нь бүгдээрээ бурхандаа залбирахад яасан? Намтахгүй байгаа шүү дээ шуурга. Тэгээ аргаа бараад яасан бэ гэхээр за одоо хэдүүлээ шодноо. Энэ яг хинээс болоод байна. За ингэ шодсон. Ингэсэн чи яасан? Йона дээр бус. Йона тэгэнгүүт яасан? Дотроо тэгж байгаа шүү. Яг тэгнэ. Яг тэгш. Тэгээ бүр өөрийнхөө буруу хүлээн зөвшөөрөөд нөгөө ахмадд хэлж байгаа. За наа чи яг надаас болсон юм аа. Надаас болж. Тэгээ нөгөө хэдээ тэгвэл одоо яах вэ? Чи одоо хин гээч вэ гэсэн чи би еврей хүн байгаамаа. Би энэ орчлын ертөнцийг бүтээсэн бурханд итгэдэг еврей хүн байна. Би ингээд эзэн намайг Ниневер яв гэсэн чинь би ингээд яг эсрэг зөвлөөн явж байгаамаа. Тэрнээс болоод ийм далайн шуургыг бид нар лөө илгээсэн. Тэгээ бид нар одоо яах вэ гэд нөгөө ахмад нь асуусан. Тэгсэн чи юу гэсэн? Намайг зүгээр далаа руу шидчих гэж хэлсэн. Амар аа. Тэгвэл эндээс нөгөө хин зүйлийг бидүүлээ бас олж харж болно. Йона өөрийгөө намайг алчих гэж хэлээгүй. Юу гэсэн бэ? Намайг далаа руу шидчих гэж хэлсэн. Тэр нь намайг алчих гэж байхдаа ууг нь нэг агаар нэг байгаа өстэй тий. Гэхдээ цаана нь Йона юунд итгэж ийн вэ гэхээр эзэн намайг аварна гэдэгт итгэж байгаа. Ойлгож байгаа? Тийм учраас өөртөө маш итгэлтэйгээр намайг далаа руу шидчих гэж байгаа. Тэр чинь намайг алчих гэсэнтэй агаар нэг байгаа үстэй тий. Гэхдээ цаана Йона юу гэж бодож байгаа? Эзэн намайг аварна гэж бодож байгаа. За ингээд ахмад яасан? Өвгөнд нь ороод за үнэхээр тийм юм байлгүй. Тэгвэл одоо яасан? Йона бүгдээрээ далаа руу шидцгээгээд ингээд шидсэн тийм үү? Гэсэн чи яасан? Эзэн Йонаг залгиулахаар авраг загсыг аль хэдийн яасан? Бэлдсэн байсан гэж. Йонаг залгиулахаар гэж байгаа биз? Тэ?
Йонаг алуулахаар гэсэн мэн үү? Үгүй. Залгиулахаар аль хэдийн бэлдсэн байсан. Тэгээ та хэд бас гайхаж байгаа тийм үү? Энэ орчлын ертөнцийн болж байгаа бүх зүйл санамсаргүйгээр тохиолддоггүй. Өнөөдөр хідүүлээ энд суугаад цуглаад, эзнийг магтан алдаршуулад, дээрэс нь Библи судлаад ингэж байгаа юм гэсэндээ санамсаргүй зүйл огтосоо биш. Энэ бүх зүйл аль хэдийн төлөвлөгдсөн байдаг. Амен. Яг үүнтэй ижилхэн нь Йонад бурхан яасан бэ? Аль хэдийн тэр том загсыг бэлдсэн байсан. Йона өөрийгөө намайг далаа руу шид гэж хэлэхдээ бурхан надад загас бэлдсэн байгаа гэж мэдчихсэн үү? Үгүй. Гэхдээ ямар ч байсан бурхан ямар нэг юм хийн. Тэ? Загас гэдгийг мэдээгүй. Тэгсэн чи яасан? Амар том загас гараад ич байгаа. Тэгээд Йонаг гэж залхичиж байгаа. Тэгэхээр Йона бас яасан бэ? Агуу итгэлтэй хүн байсан байгаа тийм. Аргагүй иш үзүүлэгч байсан учраас. За ингээд 3 өдрийн туршид Йона загасны гидсэн дотор амьдарсан. 3 өдрийн турш. За та төсөөлөд бодоод үзээрэй. Бид нар зүгээр загасны мах идэх гээд те одоо загас арилгаад ингээд тэгээд гар мараа үнэртэй ямар байдаг вүлээ? За их онцгой үнэртэй те. За тэгвэл загасны гидсэн дотор та нар өөрсдөө байна гэж төсөөлөд бодоод үз. Би бүр загас барих дуртай байхгүй юу? Тэгээ би бүр мэд анх бүр ингээд сэжиглээд ингээд зүгээр нэг загас барьчихаар гарнаас үнэр нь салж өгдөггүй тий. Тэгээд ингээд Йонагийн түүхийг уншихаар Йона шиг загасны гидсэн дотор байна гэхээр ингээд төсөөлөд бодоод үзэж байгаа. Тэр дотор юу байх вэ? Тэгээд Йона 2 дугаар бүлэг дээрээс Йона загасны гидсэн дотроос эзэн бурхандаа залбирч хэлэхтэй гэж хэлж байгаа. Одоо манай хүн чинь баригдсан байгаа шүү дээ, тий? Өөрөө уг нь яасан зүгтаасан. Тэгсэн чинь бурхан хойноос нь загас явуулаад тэгээд бариад авсан байна. За одоо ингээд Йона гимшээд бурхан тандаж залбирч эхэлж байна. 2 дугаар бүлгийн 2 дээрээс зовлон шандангийн дундаас эзнийг дуудахад тэр надад хариуллаа. Үхэгсдийн орны хөвлөгөөс тусламж гуйн хашгирахад та дууг минь сонслоо. Та намайг гүн рүү далайн зүрхэнд хайсанд усны урсгал намайг нөмөрчээ. Гэт. Ингээд 2 дугаар бүлэг тэр жигтэй Йонагийн гимшлийн тухай. Тэгээ бурхныг магтж байгаа тэр магтаалын тухай гарч байгаа. 3 хоногийн туршид Йона яасан бэ? Өөртөөгөө ярилцаж, бурхантай ярилцаж, тэ өөрийнхөө гим нүглийг ойлгож, буруу зүйлс хийснээ ухаарч. Ингэж 3 хоногийн туршид загасны гидсэн дотор байсан. За ингээд гимшснийхэн дараа бурхан яасан? Загасанд далайн эрг рүү гар гэж тушаасан. Тийм ээ? Йонаг одоо гарга гэж тушааж байгаа. Ингээд Йона босож эзний үгийн дагуу Ниневе очив. За одоо яасан? Анхандаа ууг нь яасан? Шууд Ниневе рүү явж болох байсан уу? Болох байсан тийм. Гэхдээ Йона яалаа? Эсрэг зүрг рүү гарч яваад баригдаад тэгээ одоо яасан? Буцаад яг нөгөө явах газраа одоо ирж штэ тий. Ингээд эзний үг 2 дахь удаага Йона дээр ирээд 2 дахь удаага 3 дугаар бүлгийн 1 дээр эзний үг Йонад 2 дахь удаага ирж босоод их хот Ниневе рүү очиж миний чамд айлдах тунхагийг тунхагл гэж хэлсэн. Хэрвээ бурхны оронд хүн байсан бол бурхан бас гомдолж болно шүү дээ. Гэхдээ би чамд хэлээ өстэй чи намайг орчлын ертөнцийг бүтээсэн бурхан гэж мэддэггүй юм уу? Би чамайг хаанаас ч олно шүү дээ гэд ингээд баах юм ярьж хүн байсан бол тий. Одоо захирал хүн бол тэгнэ өстэй. Одоо нэг ажилт нь ингээд өөрөөс нь зүхтаагаад тэгээд өөрийгөө нөгөө хүнийгээ барьж ирээд офс дээр нь байршуулсан бол баахан комплейн хийлнэ өстэй тий. Гэтэл бурхан яасан? 2 дахь удаага зүгээр за Ниневе хотод очиод миний хэлэх үгийг хэл гэж. Өмнөх тэр бүх хэмээн санаагүй. Тэрнээсээ бурхан яасан? Гомдолж болох байсан. Яг хүн шиг гомдолж болох байсан. Гэхдээ эзэн бурхан агуу учраас ерөөсөө тэгж гомдлоогүй. Тэгээд Йонад 2 дахь удаага хэлээд Йона босож Ниневе хот дундуур яасан бэ? Бурханы үгийг тунхаглаж 40 хоногийн дараа гамшиг болно. Тийм учраас та бүхэн бурхан дандаа залбирч гимш гэж хэлсэн.
120 мянган хүнтэй хот гэж байгаа байхгүй. Тэгэхээр бас том хот байна, тий. Тэгээд нэг захаас нөгөө зах хүртэл явхад 2-3 хоног явхаар тийм том хот гэж. Тэгэхээр их том хот байсан. Ингээд хэдэн өдрийн туршид Йона хот дундуур явж Бурхны үгийг гэрчилж тунхагласан байна. 3 дугаар бүлгийн 6 дээрээс 5 дээрээс ингэж байна. Ингээд Ниневегийн хүмүүс Бурханд итгэжээ. Тэд мацаг барилт зарлаж хамгийн томоосоо бага хүртэл таар ороо гэж хэлсэн. Энэ үг Ниневегийн хаанд хүрэхэд тэрээр Синтигээсээ босож нүмергөө тайлан хайж таар нүмрэн үнсэн дээр суув. Тэрээр тунхаг гаргаж Ниневед хаан болон ноёдынх нь гаргасан бошиг зарилгын дагуу хүн амьтан үхэр хонь юу ч амсаж болохгүй. Тэд бүү идээшлэг, бүү усууг. Харин хүн амьтан цөм таар нүмрэх ёстой. Хүн бүр муу замаасаа гардаг хүчирхийллээсээ эргэхийн тулд Бурхныг байдаг чадлаараа дуудаг гэж хэлсэн. За бүр хаан нь яасан бэ? Ард түмэндээ тушаал болгосон юм. Йонагийн үгийг сонсоод энэ бол эзнээс ирсэн ишиг зүйлэг мөн байна гэд бүх ард түмэндээ тушаал гаргасан. Бүх ард түмэн зогсоо цаашлаад бүрээсэн бүр ан амьтд нь хүртэл мал адгуус нь хүртэл яасан мацаг барьж байгаа ш. Тэ? Ингээд бүх ард түмэн муугасаа эргэж гимших ёстой гэж хэлсэн. Манай сүмийн гишүүд бас мацаг барьж эхэлж байгаа. Одоо миний мэдгээр 2-3 гишүүд мацаг барьж байна. Тэгээд тэр гишүүд нь бас одоо ингээд мэдэрч байгаа. Мацаг барихад ямар гайхамшигтай зүйл болдг юм бэ гэдгийг. Йона загсны гидсэн дотор юм идсэн болов? Хүү ах, тэ? Тэр дотор юу яаж тэр дотроос юм идэх вэ? Тэгэхээр 3 хоногийн турш яасан байх гэдэг нь? Мацаг барьсан байх гэдэг нь шүү дээ, тэ? Библиэлд маш олон түүхүүд байдаг. Тэгээ хэдүүлээ бас дараагийн сургаал номлоор мацаг барилтын тухай гүнзгийрүүлж бас үзэх болно. Тэгээ энэ Ниневе хотынхан яасан бэ? Тэр хаан хүртэл мэдчихэж штэ тийм ээ. За бүгдээрээ мацаг барьж эзэн Бурханаас уучлалтгүйе. Бүгдээрээ гимшицгээе гэж хэлсэн. Эзэн Бурхан тэдний гимшлийг сонссон болов? Тэдний уучлалыг сонссон болов? 10 дугаар ишлэл дээр муу замаа орхисон үйлсийг нь Бурхан үзээд тэдэн дээр буулгана гэж тунхагсан гайхамшигын талаарх бодлоо зөөлрүүлээд сүйрэл буулгаагүй билээ гэж. Нөгөө 120 мянган хүн чинь бүгдээрээ яасан бэ? Гимшээд Бурхны өмнө ирээд тэ тэр бузар булаагаасаа эргэсэн баг. Одоо юу болсон гэж? Одоо юу болсон гэж? За нөгөө Йона маань өөртөө сүйдрч барай. За одоо Ниневе хотыг Бурхан сүрүүлэхийг харнаа. Сайхан гоё одоо кино үзэх гэдэг шүү дээ тий. Хүний муу дуртай тий. Яагаад вэ гэхээр Ассирчууд чинь Израильчуудын дайсан байсан. Тэгээ маш их гим нүгэлтэй. Тийм учраас Бурхан яасан Ниневе хотыг гим нүглээс нь болоод тий гим нүглээсээ болоод энэ хот сүрэх гээд байна. Тийм учраас Йона тэднэрт маш дургүй байсан. Өөрөлдөл дайсан учраас. Бузар булаан бүр ингээд дээцэгтэй тулцсан. Одооны нийгмээс ч бүр аимшигтай байсан ба. Хэдвээ бид нар түүх судлаад үзэх юм бол тэр үеийн нийгэм бүр Бурхны өмнө бүр ингээд харж үзэж чадхааргүй, төвчж чадхааргүй тийм аимшигтай гим нүгэлтэй байсан. Тийм учраас Йона Ниневе хотынд маш дургүй байсан байна шүү дээ. Тэгээд яасан бэ? Тэдний сүрхийг ингээ харах гад бүр өөртөө сүйдрвч барай, тэ тухлаа суусан байна шүү дээ. Тэгээ яг энэ түүхийг унших дээр нэг хүн зургтаа хасаагаад бүх юма бэлдээд нэг Netflix үзэх гэж байгаа юм шиг. Нэг тийм сүрэлтэй кино үзэх гэж байгаа юм шиг тий. За ингэсэн чинь Бурхан яасан? Ниневе хотыг сүрүүлэхэ болоод тэднийг өршөөсөн байна. Ингээд өршөөсөн чинь Йона ууралж эхэлсэн. Ингэж би хэлсэн штэ тань тийм учраас та ингээд Йонаг Ниневе хотыг өршөөх учраас би танаас зугтаасан юм аа. Би таныг ингэн гэдгийг чи мэдчихсэн. Тэ? Тийм учраас би зугтаасан.
Тэгээ ингэх байсан бол намайг юу яах гэж энд авчирсан юм. Заавал мууг нь үсэх гээд байгаа байхгүй юу? Заавал тэр хүмүүсийг бүр ингэ сүрүүлэх гээд байгаа байхгүй юу? Йона болох тэр. Тэ? Энд дээр бүр ингэж байгаа. Өө эзэн 4-р бүлэг дээр би нутагтаа байхдаа хилээгүй билүү? Таныг нэгүүлсэнгүй бурхан мөн өрөвч, уурлагтаа удаан, хайр инэрлэр бэлхэм, гайхамшигыг зөөлрүүлэгч нэгэн гэдгийг би мэднэ. Иймд би Таршиш руу хурдхан зугтсан юм а гэж. Тэгэхээр бурханыг маш сайн мэддэг нөхөр байсан байгаа зү. Ингээд цаашаа. Тэгээд Йона хотоос гарan хотын зүүнтэд очиж буудлаа. Тэрээр хотод тохиолдох зүйлсийг хартлаа тэнд байхаар өөртөө сүйдрэж барьж сүйдэрт нь суув гэж. Юстэр тэгэхэд бурхан Йонад эрэндийн бутнаас болж уурлах чинь зөв үү гэж айлдсанд Йона үхтэл уурлах минь зөв гэж хэлв. Бурхантай бүр маргалдаад хэрэлдээд байгаа ш нь нөгөө чинь. Тийм үү? Бурхан асуу чи яагаад уурлаад байгаа юм бэ? Гэхдээ эн чинь би ингээд энэ ард түмнийг өршөөчлөө. Яагаад вэ? Энэ ард түмэн чи өөртөө буруудаа гимшээд зөв зүйл рүү эргээд над руу эргэжлээ. Гэтэл чи болохоор заавалж энэ ард түмнийг сүрүүлэх гээд. Чиний ингэж уурлах чинь зөв үү гэж. За ингээд ийм байдалтай Йонагийн түүх дуусч байна. Маш сонирхолтой түүх. Бидэнд харагдаж байгаа энэ бүхэн ил боловч маш гүнзгий утга учирыг бас агуулсан байдаг. Тэг Йонагийн түүх дээрээс хэдүүлээ юу суралцаж болох вэ? Харцгаая. За нөгөө 4 бүлэг дээр хид хідэн үйл явдлууд гарч байгаа шүү дээ, тийм ээ. Бид бурхнаас зүгтааж чадах уу? Та нар бурхнаас зүгтааж чадах уу? Учир нь бурхан өөрөө хаасайгүй оршигч учраас бид нар хаашаа зүгтааж чадахгүй. Та ажил дээр байсан ч тантай хамт байж л байна. Сүм дээр ирсэн ч байж л байна. Гэртээ байсан ч байж л байна. Уулын орой дээр байж л байна. Тийм ч учраас бурхан биднэрт юу гэж хэлдэг вэ? 10 хуулийн 2 тэлсэн байгаа шүү дээ. Чи өөртөө зориулж хиймэл шүтэн бүү хий. Учир нь би өөрөө хаасайгүй оршдог юм аа. Тэрнээс биш би ямар нэгэн яг уу эд зүйлс дотор оршдоггүй. Би хаасайгүй оршдог. Дуулал ном дээр таны сүнснээс би хаашаа одож чадах вэ? Эсвэл таны оршихугаас би хаашаа зүгтааж чадах вэ? Хэрв би тэнгэр өөд очвол тэнд та байна. Тэ? Хэрв би үхэгсдийн оронд ор дээрээ зарсвал харагтун тэнд та байна. Хэрв би үүрийн гэгээгээр жигүүрлэн хэрв би далайн хамгийн алсын эрэгт суувал тэнд ч таны мотор намайг удирдах, таны баруун мотор надаас зуурах бол. Энэ сүүлийн хэсгээр нь Йона явж байгаа юм. Юу гэж хэлсэн бэ? Хэрв би далайн хамгийн алсын эрэгт суувал та намайг авчираад миний нөгөө анх зориул хийх байсан зүйлийг хийлгэнэ гэж. Өмнө та хэд бас хэлжсэн тийм Библиэл дээр 2500 гаруй зөвгөнөл байдаг. Түүний 2000 нь биелжгсэн байдаг. Тэр зөвгөнлийн нэг нь бас энд явж. Тэгэхээр бид бүхэн Бурханаас хаашаач зүгтааж чадахгүй. Учир нь Бурхан хаасайгүй оршдог учраас. За хоёрт нь бид бүхэн бурууга хүлээж гимших юм бол Бурхан биднэрт гайхамшига үзүүлдэг. За Йона загсны гэдсэн дотор бурууга хүлээсэн. Бурхан хандад залбирч. Тэ? Түүнийг магтан алдаршуулж гимшсэн ба. Үүний дараа Бурхан загсан тушаагаад загас далайн эрэг дээр Йонаг гаргаж хайдаг. Инхээр бид нар өөрсдөө амьдралдаа тохиолдсон зүйлстэй бурууга хүлээж Бурханд гимшин залбирх үед Бурхан одоо тэнд өөрийнхөө алхмыг хийж эхэлдэг. Хэрвээ Йона загсны гидсэн дотор Бурханд ууралсан хിവэрэл байсан бол мэдгүй хэдэн ч өдөр болох байсан юм мэдгүй. Йонаг тултал нь байлгах байсан баг. Ойлгохтол нь байлгах байсан баг. Тэгээд заримдаа бидний амьдрал тохиолдод байгаа асуудал бэрхшээл үе
тэр гарцсан бидний гимшгийг хүлээж идэг. Биднийг ухаарахыг хүлээж идэг. Тэр 3 өдөр байх уу, 5 өдөр байх уу, 7 хоног байх уу, сар байх уу, биднээс маш их шалтгаална гэсэн. Бусдыг уучлж хайрлах нь зүрх сэтгэлээрээ тийм ээ. Бусдыг уучлж хайрлах хэрэгтэй. Йоногийн хувьд бол яасан эсэргээрээ байсан. Йоно бол яалаа Ниневе хотыг бүгэлд нь сүйтгэх юм бол магадгүй бүр ингээд одоо монголчууд дээдгээр бахан ханах байсан. Тэ? Гэтэл эзэн түүнийг хүссэн үү? Эзэн бурхан тийм зүйлийг хүссэн үү? Үгүй. Чиний дайсан унахад баярлах хэрэггүй. Бүдрэгт нь зүрх чинь бүү баярлаг гэж. Сургаалт төгс номын 24:17. Үйлс номын 9-р бүлэг дээр Саулын тухай гардаг. Тэ? Үйлс номын 9-р бүлгийг бас та бүхэн уншаад үзэх юм байна. Саул Христэд итгэжтийг хавчдаг тийм хүн байсан. Ингээд дараагийн хот руугаа дараагийн Христ итгэжтийг хавчхаар, барьж авахаар явж байтал замд нь эзэн Есүс үзэгдэж тэгээ тэр гэрлийг харснаасаа болоод Саулын нүдэн сохордог. Тэ? Ингээд Саул юу гэдэг вэ? Та хэн бэ гэж асуудаг. Гэтэл Есүс би чиний хавчаад байгаа тэр Есүс ч юм байна гэж хэлсэн. Ингээд Саул нүдэн сохроод тэгээд яасан? Нэгэн одоо дагалдагчдад Есүс үгээ дамжуулаад за Саул дээр очиод түүнийг хараа оруулаа гэж хэлж байгаа тийм. Гэсэн нөгөө дагалдагч нь эзэнд юу гэж хэлдэг вэ? Эзэн минь ээ тэр хүн чинь бидний ахан дүүсийг гадуурхдаг. Бидний ахан дүүсийг шоронд хордог. Хэрцгийгээ тамлан зовоодог. Тийм хүн шүү дээ. Бараг л цаад утга нь бол яагаад тэрийг хараа оруулах гэдэг юм бэ? Зүгээр ингээд цогроор нь бараг үлдээчээчээ гэж байгаа байхгүй. Тэгсэн чи эзэн юу гэж хэлсэн бэ? Үгүй. Тэрийг очиж хараа оруул. Ингэснээрээ тэр яг уу миний үгийг Европ даяар тунхаглах болно. Тэгээ дээрэс нь Христэд итгэгчид өөрөө яаж бусдыг тамлаж зовоож байсан шиг өөрөө тэр хүн хүртэл үүнийг мэдэх ёстой. Биеэрээ мэдрэх ёстой гэж. Тэгэхээр хүмүүс биднэрт нэг тийм асуудал байгаад байна да. Яг Йона шиг. Бид бүхэн дайснуудаа зовх үед нь баярлах гэдэг. Тэ? Зовоосоо, тэгээсээ, ингээсээ, муу зүйл тохиолдоосоо, муу зүйл тохиолдохоор нь ядгүй бараг л цаана хогчин гэж би чамд хэлээ өстэй гэдэг. Гэтэл энэ эзний хүсэл мөн үү? Үгүй. Матай номын Лук номын 6 дугаар бүлэг дээр байна. Эзэн Есүс дагалдагч нартаа өөрийнхөө сургаалыг айлдаж байхдаа дайснаа хайр гэж олон удаа хэлсэн. Дайснаа өөрийн адил хайр. Чиний баруун хацрыг чи хаалгадах юм бол зүүн хацраа тавьж өг гэж. Тэгээ эзэн Есүс өөрөө энийг хэлээ зогсохгүй өөрөө үйлдэлээрээ харуулсан. Загалмаа дээр цовдлогдох үед түүний загалмаа дээр цовдлсон. Түүний хувцсуугийн шодоод хоорондоо булаацалтаад авч байгаа тэр хүмүүсийн төлөө Бурхан өөрөө залбирсан. Есүс эзэн тандаад эзэн Бурхан минь эдгээр хүмүүсийг уучлаа. Учир нь эдгээр хүмүүс юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэж. Өөрөөр хэлбэл дайснаа хайрл гэж. Йона шиг биш. Йонагийн хувьд бол Ниневе хотыг бүгд нь үзэн ядчихсан. Тэднийг Бурхан шийтгээд бүгдийг газрын өрснөөс арчаад хайчаасаа гэж бодож ирсэн. Гэтэл Бурхан тэрийг хүсээгүй. Тийм учраас Бурхан тэр ард түмнийг гимжснийхэн дараа тэр шийтгэлээ буцаасан баг. Уучлж өгшөөсөн тийм ээ. Тийм учраас сургаалт төгс ном дээр юу гэж хэлсэн бэ? Чиний дайсан унахад баярлах хэрэггүй. Бүдрэгт нь зүрх чинь бүү баярлах гэж хэлсэн. Тэ? Дөрөвт нь уурлахтаа удаан бай гэж хэлдэг. Сургаалт төгс номын 14-29 дээр.
Уурлагтаа удаан хүн маш их ухаантай. Түргэн зантай хүн мунхаг явдлыг өдөөдөг гэж хэлсэн. Эзэн бурхан намайг маш их өөрчилсөн байна. Би бол маш их ууртай хүн байсан байхгүй. Та нар магадгүй мэдэхгүй байх. Айгуул итгэхгүй ч байгаа ууртай хүн байсан гэхээр би тэргээ хизээ мэдсэн бэ гэхдээ сая өнгөрсөн 7 хоногт бас тэрийг айгүй тодорхой болж мэдсэн. Өнгөрсөн 7 хоногт хотын төв ороод тэгээд машина парклах гад баг цаг гараа ингээд яваад. За тэнд бол нэгдүгээр ямар ч уур гарахгүй байна. Бухимдахгүй байна. Хайгаал яваад тий. Тэгээд нэг имлэгийн хашаа одоод арай гэж ороод паркинг олоо зогсчваа. Тэгээ ингээд за машина сайхан парклтлаа да гэл. Тэгээ ингээд гараа явчихсан чинь хоёр нөхөр тэнд баг барьцалж яваа зодтолтох. Тэгээ бие бинийгээ бүрстэ 9 шидээр хараад байгаа. Тэгээ нэг 50 60 гарцсан ах байгаа. Нэг нь болохоор 30 гарцсан залуу байгаа байхгүй. Тэгээ тэр залуу бүр нөгөө ахаа чи ингээ бариад тавьсан. Тэгээ хоорондоо бүр ингээ муудалцаа те бүр ингээ өндөр дуугаар. Тэгээ тэр үед би ингээд би өмнө нь ийм байсан шүү дээ өөрийгөө бодож байгаа. Эзэн намайг ямар гайхамшигтайгаар өөрчилж шинжлээ бэ. Тэгээ тэр хоёр хүн бүр те үгүй та хоёр зүгээр сайхан тайван ярилцаад тэгээд нэг нь та ингээ жоох ухраад тэгээд ингээ гараа явчих болох юм байгаа байхгүй. Гэтэл яасан бэ? Бүр бие бинийгээ бариад авцсан. Бүр ингээ янз бүрийн хараалын үгээр хийлээ те. Тэндээс гарч яваад яг уу дараагийн асуудлаа үүсгээд явах байхгүй. Яг уур бухимдалтай болцсон учраас. Тэг Йонаг ингээд судлаад үзтээ Йона ингээд амар ууртай, дөрвөн ууртай. Одоо дөрөвдүгээр бүлэг дээр 2 ч удаа бурханд уурлж. Та одоо энэ одоо улс үндэстэн Ниневе хотынхныг сүрүүлнэ гэсэн баах сүрүүлээгүй. Хэлснээ биелүүлээгүй. Тэрэнд нь уурлж тий. Дараа нь яасан? Сүүдрүүч бурхан өөрт нь сүүдрүүч барьж өгөө. Тэрийг нь албаар бурхан өхүүлээ. Тэгсэн чинь тэрнээс нь болж бас уурлж. Маш жижигхэн зүйл дээр ингээд уур бухимдал нь гардаг юм хүн байна. Тэр бид нар яг ижлэх юм. Би бол яг тийм байсан. Маш жижигхэн зүйл дээр ингээд дүрс гэл ингээд ууралт. Тийм ч бас бид нар өөрсдөөсөө бас асуух хэрэгтэй байна тийм. Хизээ та хамгийн сүүлд хизээ ууралсан бэ гэдээ өөрөөсөө асуу. Хэрвээ тэр чинь маш ойрхон сонсогдож явах юм бол бид нар энийг өөрчлөх ёстой гэсэн. Өдөр болгон уурлаад авах юм бол эзэн бурхан бидний дотор оршихгүй байна гэсэн. Тийм учраас яг нь уур бухимдлаа бид бүхэн захирд сурах хэрэгтэй байна, тийм ээ. Уурлагтаа удаан хүн маш их ухаантай, түргэн зантай хүн мунхаг явдлыг өргөдөг гэж байна. Бидний дотор бүгднгийнхэн дотор нэг жижигхэн юм Йона байж байдаг. Надад жаа зүрүүд. Маш зүрүүд. Байдаг уу? Таны дотор байна уу? Байна шүү, байна. Юу хид дээр байна. Бурхан ариун сүнсээрээ дамжуулаад бидэнд олон зүйлийг өөрчлөхийг, тэ муу зуршлуудаа болохыг сануулдаг. Гэтэл нөгөө жижигхэн Йона ч дотор ингээд зөрүүдлээд яг эсрэг зүг рүү явж. Гэхдээ эцэс Йона Ниневе хотод дээр буцаж ирсэн шиг бид бүхэн хизээ нэгэн өдөр Бурханы дуу хоолойг даган биелүүлж, тийм ээ? Яг л тэр Ниневетэй өөрөө нүүр тулах бол. Тэгвэл таны амьдралд байгаа тэр Ниневе юу вэ? Йонагийн хувьд Ниневе болвол яасан? Бузар муугаар дүүрсэн тэр ард түмэн байсан. Тэ? Бурхан тэр ард түмнийг тэр бузар муугаасаа гимшээсэ, над руу эргээсэ гэж хүссэн. Йона Ниневе хотод очихыг хүсээгүй. Тэгэхээр бидний амьдрал ч гэсэндээ тийм Ниневенүүд бас байдаг. Бурхан бидэнд маш олон удаа сануулдаг. Одоо ингээч, одоо энийгээ болооч, тийшээ яваач, тэр хүнтэй уулзаач.
Магадгүй тэр Ниневе хот таны ажлын газрын хүмүүс байж болно. Магадгүй таны эхнэр, таны нөхөр байж болно. Эсвэл таны хамаатан садан байж болно. Тийм учраас бид бүхэн бодох ёстой юм тийм. Яаж тэр дотор байгаа тэр жижигхэн Йонаг зөв рүү нь явуулах вэ? Бурхны хүссэн тэр газар руу нь очиулах вэ? Гэдгийг бид бүхэн өдөр болгон тунгаан бодох ёстой. Бурхан хандан залбирч тэр Йонаг эргүүлэх ёстой. Учир нь яагаад вөхтөр та Бурханаас холдоод явсан ч гэсэндээ Йона шиг. Бурхан хойноос чи юу илгээх вэ? Загас илгэнэ. Тэр загас нь юу байхыг та нар мэдэхгүй. Ундраж байгаа? Ямар ч хэсэн загас илгэнэ. Заавал таныг буцааж Ниневе рүү аваачна. Ойлгосон? Хизээвэ гэдг нь сонирм. Загасны оронд юу байх вэ гэдг нь сонирм. Далайн шуурганы оронд юу байх вэ гэдг нь сонирм. Далайн шуурга илгэнэ. Тэгээд араас нь загас илгэнэ. Бурхан өөрийнхөө хийн гэсэн юмыг хийх л болно. Йона намыг бүхэлд нь ингээд судлах дээр маш агуу зөвнөлийг бас харуулсан байдаг. Тэр зөвнөл бол Матай номын 12:40 дээр эзэн Есүс Йона далайн мангасны гидсэнд 3 өдөр 3 шөнө байсанчлан хүний хүү газрын зүрхэнд 3 өдөр 3 шөнө байх болно. Энэ нөгөө агуу зөвнөлүүдийн нэг нь. Ойлгож байгаа? Йона ном бол хуучин гэрээний ном. Эзэн Есүсийг төрхөөс өмнө бичигдсэн ном. Тэгээд Йона загсны гидсэнд 3 хоног нь ямар утга учиртай байх нь вэ? Загсны гидсэнд 3 хоноод гарч ирээд Ниневе хотод Бурхныг таньж мэдүүлээ. Тэ? Ингээд Ниневе хот яадгүй бузар муугасаа эргэдэг. Ингэснээрээ Ниневе хот яадгүй аврагддаг. Бодож байгаа. Эзэн Есүс ирээс загламаа дээр цовдлогдоод 3 хоногийн дараа өхлийг ялаад амилж байгаа. Ингэснээрээ түүнд итгэсэн Иохан 3:16 дээр Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан учраас цорын ганц хүүгээ өгсөн. Ингэснээр түүнд итгэж хинч мөхөхгүй харин мөн хэмтэй болох юм гэж. Агуу зөвнөл байна. Тэгэхээр Йонагийн загсны гидсэнд 3 хоног байсан нь зүгээр тохиолдлын зүйл биш байх нь. Загсны гидсэнд 3 хоног байж гарч ирээд Ниневе хотод Бурхны хаанчлыг тунхаглаад Ниневе хот тэр чигтээ хүлээж аваад гимшээд Бурхан руу эргэж байх. Эзэн Бурхан загламаа дээр цовдлогдоод 3 хоногийн дараа амьлаад эзэн Есүст итгэсэн хүн болгон мөнхийн амийг авч байна. Авралыг авч байна. Яг Ниневе хотын ард түмэн шиг. Ойлгож байгаа? Ийм гайхамшигтай зөвнөл Йона номон дээр байдаг. Эзэн Бурхан энэ дэлхий дээр амьдарч байгаа бүх хүнийг аврахыг хүсдэг. Харин мөхөс дорой бид нар Йона шиг зарим бузар булаа хүмүүсийг аврахыг хүсэхгүй байж магадгүй. Үгүй. Эзэн Бурхан бүгдийг нь аврахыг хүсдэг. Тийм ч учраас үндэстэн бүрд Бурханы хаанчлал хүрэх ёстой. Тийм учраас эзэн Бурхан биднээс юу хүсээд байна гэхээр Йона шиг ийм зөрүүд биш бай. Миний хэлсэн ариун сүнсээр дамжуулж чамд хэлсэн тэр бүхнийг чи хийх ёстой. Хийхгүй байсан ч гэсэн би чамаар хийлгэх л болно. Би чам руу далайн шуурга илгээх болно. Би чамд тэр загсыг илгээх болно. Тэгээд чи Ниневе хотыг аврахад надад туслах ёстой. Амен. Тийм учраас ахан дүүсээ. Тэр Ниневе хотод бид бүхэн Бурхны гайхамшигтай энэ баярт мэдээг түгээх ёстой, хүргэх ёстой. Ниневе хотыг бид нар авралт дуудах ёстой. Улаанбаатар хотыг бид нар авралт дуудах ёстой. Дархан хотыг бид нар авралт дуудах ёстой. Энэ хаанаас хэлэх вэ?
Бид бүхний найз нөхөд, гэр бүл, хамаатан садан. Амен. Тиймээс хэдүүлээ Бурхны өмнө дуулууртай байж Йона шиг зүрүүд биш. Угаасаа хааштай би Бурхны хэл гэсэн зүйлийг хийх юм байна, хэлэх юм байна. Тийм учраас би ихэндээ л дуулууртай байгаад хий. Хэдүүлээ хамтдаа залбирцгаая. Гайхамшигтай эзэн Бурхан минь. Тэгээ бид бүхэнд авралыг өгсөн даа маш их баярлалаа эзэн. Бид бүхэн таны энэ гайхамшигтай авралыг авах зохисгүй гэм нүгэлтэй билээ эзэн. Бидний гэм нүглийг уучлж өөрийнхөө хаанчлалд оруулахыг хүсэж байгаа танд маш их баярлалаа. Эзэн ирэх өдрүүдэд бид бүхэн Йона шиг зүрүүд байхыг хүсэхгүй байна. Бид бүхнээр дамжуулж та олон хүнд өөрийнхөө энэ гайхамшигтай баярт мэдээг хүргэхийг хүсэж байна. Тэгвэл танд дуулууртай байхад та бидэнд туслаач эзэн. Ирэх өдрүүддээ ахын дүүстэй минь хамт байгаар ариун сүнсээ буулгаж өгөөч. Биднийг бусдад таны үгийг тунхаглах үед та биднээр дамжуулж өөрийнхөө тэр гайхамшигтай үгсийг бусдад мэдүүлж өгөөч гэж найсгаж. Эзэн тэгээ ирэх өдрүүдийг таньд даатгая. Бидэнтэй хамт байгаа ч хэмээн эзэн Есүсийн нэрээр залбирanгуул. Амен.